За сайн уу манайхаа. Анимашн ярьж буй контентын 4-р дугаараар Disney Animation Studio-гийн 2012 оны бүтээл болох Сүйтгэгч Ralph анимашныг бэлтгэн хүргэж байна. Энэ бол Ralph. Тэрээр 9 feet өндөр 643 фаунт чиндээ бөгөөд засварчин Felix тоглоомын муу залуу. Энэ тоглоомын гол дүр бол засварчин Felix бөгөөд Сүйтгэгч Ralph бүхнийг сүйтгэж, харин Felix сүйтгэсэн бүхнийг нь алхаараа ганц зохиод засварлаж медаль авдаг. Тоглоомын дөрүүд Felix-ийг дандаа урамшуулж бэлэн хүртэл үлээлгэн үдэшлэг зохион байгуулах бөгөөд энэ үед манай Ralph сүйтгэгдсэн барилгын хогоор дүүрсэн байгууламжиндаа тэднийг хэрхэн хөгжилдөж байгааг нь харж амьдардаг юм. Би яагаад сайн залуу байж болохгүй гэж гэх бодол түүний толгойд эргэлзээр энэ бүх гомдол шаналл сайн залуу болмоор байгаа талаараа бусад тоглоомын хорон муу санаатнуудад хуваалцаж санаа. Яриаш дуусаж цугларсан хорон муу залуус өөр өөрсдийн тоглоом руугаа явах бөгөөд яг ингэж нэг тоглоомоос нөгөө тоглоом руу дамжин өнгөрдөг. Уул нь бол энэ жил засварчин Felix тоглоомын 30 жилийн ой тохиож байгаа юм билээ л дээ. Тэгсэн манай Ralph-ийг л ганцхан үлдээгээд өөр тоглоомын дөрүүдийг хүртэл ураад өдөршлөг нэтэр хийцэн ч ах шиг. Ийм тохиолдолд хэн ч гэсэн уурлаж бухимдана эцтэй. Киног нь үзэж байгаа би хүртэл уур хурж байхад Ralph уурлахгүй анч гэж юу ах вэ? Ингээд Ralph үдшилтэд орж тоглоомын бусад дөрүүдтэй маргаан үсгэж та нар харж л байгаараа муу залуус ч гэсэн медаль авч чаддаг юм гээд үдшилийг нь сүйтгээд шал өөр тоглоом руу яваад орчихноо. Нөгөөдөл нь ч тэр Ralph байхгүй бол тухайн тоглоом оршин тогтнохгүй гэдгийг ч ойлгохгүй. Байнга Ralph-ыг гадуурхна гэж муу залуус ч гэсэн медаль авч болно гээд бүлдүүлд үсрээд гарсан Ralph яах учраа нэг л олохгүй байгаа болтой. Тафер нэртэй шар айрыг худалдаалдаг тоглоомд орчихсон сууж ах жишээний. Тоглоомын дөрүүд хэдиж биднээ сайхан амьдраад ах шигэ. Тэр тоглоом нь төмөр хуйг дуулгаар өөрийгөө битүү хамгаалсан нэг залуутай тааралдаж хэсэг ярилцтал писануудтай тулдаад медаль авч чаддаг. Тэнд зөвхөн шилдэг залуус л орж тулдаж чаддаг нэтэр гэснээ Ralph-ийн мөрөн дээр байх ганцхан ширхэг шавжнаас үхтлээ яагаад ухаан алдаад унчих бөгөөд тэр хооронд манай Ralph хувцсыг нь улгаалаад баатрийн үүрэг тоглоом руу орноо. Ер нь бол өөрийн тоглоомоос өөр бусад тоглоом руу орсон үедээ ямарваа нэгэн байдлаар амирагдвал өөр далуу болно гэдгийг манай Ralph мэдэж байсан хэдиж бусдад гадуурхагдахгүй хүлээн зөвшөөрөгдөг ганц арга нь энэ юм хойно яа гэх вэ? За тэгсэн тэр тоглоомд удирдагч ч гэх үү, толгойлогч ч гэх үү, айгүй аятайхан битээ хэдиж ааш муутай хөөхөө орж ирснэ. За та нар айд сандраад байгаа л эртхэн ээж рүүгээ явцгаа нэтргээл баахан мөглөж байтал тоглоом эхэлчихнэ. Бисаа шавж нартай орооцолдож байгаагүй Ralph маань бөөн бүтлгүүтэл. Ralph-аас болоод энэ удаагийн тоглоом хожигдлоор дуусаж Ralph ч нөгөө хөөрхөн хүүхнээс баахан ирүүний шулууж байгаандаа хүргэе. Энэ үед нөгөө баатрийн үүрэг тоглоомд хожигдсон тоглогч охин Сүйтгэгч Ralph тоглоомыг тоглохоор ирэхэд Ralph байхгүй дээрээс нь тоглоомын гар Felix-ийн хөдөлгөөнөөр өөрөө хөдлөөд байсан тул эвдэрсэн гэж ойлгоод тоглоомын төвийн эзэнд мэдэгдэх бөгөөд эзэн ч маргааш засварчин дуудаж үзүүлнэ. Хэрвээ засагдах боломжгүй бол засварчин Felix тоглоомыг бүрэн унтраана гэж хэлээд эвдэрсэн гих зургийг наачгаад яваад өгдөг. Ингэж л Ralph байхгүй бол засварчин Felix тоглоом оршин тогтнох боломжгүй гэдгийг тоглоомын бусад дөрүүд ойлгож байгаа юм. Felix Ralph-ыг хайсаар баатрийн үүрэг тоглоомонд орж золтой л бодуулаад өгчдөггүй. Бас болоогүй нөгөө гоё ихчд дуурлаж мурлаад бүүн хайраар амаас. Энэ хооронд Ralph эцэс төгсгөлгүй алтан медаль авахын тулд явсаар медалийг авсан хэдиж санамсаргүй байдлаар писааны өндгөн дээр гიშгээд бөө өмнө самуу үсгээд тэр писатагаа хамт баатруудын үүрэг тоглоомоос гараад шүүгэр аш тоглоом руу орчихноо. Ядаж байхад арай гэж олж авсан алтан медаль нь модон чихрэн дүлгэгдээд авахын оронд Vanellope гих бяцхан ихтүүдээ хөөхөн охин гараад ирхэн тэр. Тэгсэн нөгөөх чайр нь та хаанаас ирсэн бэ л гэж байна. Манай үнч би энд шалгалтаар ирсэн гээл худлаа хэлээд гэлээ. Тэгтэл Vanellope алтан медалийг хараад хоёулаа уралдаж авираад хин төрөөс нь медалийг авъя заа гэж хэлээд төрүүлж авираад медалийг наваад явчихнаа. Ralph-ийн авирсан модон чихээр давхар судалтай мөчрүүд байх бөгөөд хэрвээ хин нэг нь давхар судалт гэж хэлвэл алга болдог юм. Манай Ralph ч үүнийг нь яаж мэдхв? Vanellope явахдаа давхар судалт гэж хэлснээр Ralph намаг руу унаж би чамайг заавал олно доо гэж хашгираад л үлдэнэ. Энэ тоглоом бол битүү амттан чихрээр дүүрэн тоглоом бөгөөд Ralph-ийн ундаг намаг бүртэл чихэргээл бод. Ер нь бол их аятайхан тоглоом байгаа. Felix болон нөгөө хөөрхөн ихч хоёр чинь нийлж писанууд тоглоомыг сүйтгэхээс нь өмнө Ralph-ыг олох санаатай хайсаар л байна. Яагаад энэ гоё ихч Felix тусалж Ralph-ыг хамт хайж байгаа вэ гэхээр Ralph-тай хамт нэг ширхэг писаа шүүгэр аш тоглоом руу орчихсон доо. Төвнийг даруй олж устгахгүй бол писаанууд маш олон өндгөө цацаад тоглоомын төвд байгаа бүх тоглоом устгах аюултай учраас л тэр юм билээ. Vanellope ч Ralph-аас сулгаасан алтан медалаараа чихрэн машинаар уралдах эрхээ авна. Vanellope уралдаанд нэрээ оруулсныг чихрийн хаан сонсоод уурлаж бухимдаад бөө юм болохтой зэрэгцээд Ralph нөгөө намгаас арай гэж мултарсан болтой том ногоон хаалт шиг болчихсон. Vanellope-гийн араас хөөж
Арай гэж чихрэн цагдаанараас зүгтэж байгаа Ванеллопед дарин дээр давс гिचн олж байгаа юм да. Ядаж байхад Ванеллопи бас анивчаастай. Ральф дүүний араас хөөж чихрэн хотын бүх юмыг сүйтгэж байгаад мэхэндээ гихчээр өөрийн сүйтгэсэн жигнэмгэндээ унаад гацчихна. Уралдаанд оролцох эрхээ авсан Ванеллопи чихрэн машинаа унаад л яваад өгнө. Ральфыг барьж авсан чихрийн хаан чи одоо манай тоглоомд юугаа хийж байгаа юм бэ? Өөрийн тоглоом руугаа яв. Үгүй бол чамаа гянданд 20 шүүн нэдэрч гэх шиг алгын чинийхээ юм байж бас авраг том биетээр Ральфыг 20 нэтргээс хүрдүүлээд байх жишээний. Энэ хооронд Ванеллопи уралдаанд оролцох эрхээ авчихсан бөө баяр хөөр болчихсон байж идэл хамт уралдах хэдэн охтууд нь гарч ирснэ. Чам шиг анивчдаг гимтэлтэй юм уралдаанд оролцоод биднийг төрүүлэнч гэж юу аах вэ? Чи ер нь бойлны нэтэр гэснээ машиныг нь тал талаас нь эвдээ сүйтгэхэд. Энэ муухай үйлчлийг нь нууцаар харж суусан Ральф өөртөө нийтлэн санагдсан ч юм уу бүү мэд тэр хороо охтууд руу орилж гүгээд айлгаад явуулчихнаа. Тэгсэн Ванеллопи би уралдаанд орж төрүүлээ цом аавна. Харин чамд медаль хэрэгтэй. Тиймээс хоёулаа харилцсан би бинээ туслая. Чи намайг жинхэнэ машин авахд туслах хэрэгтэй гэд хөөхөн тохиролцоод авнаа. Ральфыг хайж байгаа нөгөө хоёр чинь чихрэн шавранд унахад Феликс бид ингээд үхэх юм байна гэд бөөн сүржийн болтол нөгөө хөөхийгч түүнийг алгацснаар чихрэн ороомгууд инээлтэн доош бууж байгааг анзаараад өөрийгөө дахин алгадуулсаар агаад хөөхий ихчийг чинь санаачлаг гаргаж авраад л нөгөө ихч тэрэнд нь догдож моглоод байгаа мó хайшин. Үзэгдэл солигдож Ванеллопигийн орж болохгүй гэсэн тэмдэглэгээтэй хаалгыг Ральфаар эвдүүлж тэр газарт уралдаанд унах жинхэнэ машиныг бүтээнэ. Ральф ч машин бүтээх гэж бөөн бүтлгүүтэл. Гэтэл Ральф байгааг бол ийм хөрхөн машин бүтээж чадахгүй л байсан юм. Бүтээсэн уралдааны машин дээрээ нөгөө хоёр маань нэр нэтрээ бичээд нэх хөрхөн байж байтал гайтай юм шиг хамгаалагч харж чихрийн хааныг дуудаж тэндээс зүхтах гэтэл Ванеллопи жинхэнэ машин яаж ч болоодгийг сайн мэдэхгүй байж таардгүй. Тэгэл аль чадлаараа тэндээс зүхтэж мөхтөд бөөн хөөцөлтөө. Арай гэж зүхтэж чадсан хоёр маань яагаад тэр тэмцээнд төрүүлэх ёстой, яагаад тэр медалийг олж авах ёстой талаар ярилцаад л. Гэтэл энэ хоёрын зогсож байгаа тэр муудсан хогондонд байгаа жижигхэн орон дээр Ванеллопи ганцаардаж амьдардаг талаар Ральф болж мэднэ. Манай хоёр яг ижилхэн зовлонтой гэхэд хэлсдэхгүй юм л да. Манай Ральф Ванеллопиг өрөвдөж уралдааны бэлтгэл хийх зам гаргаж өгөөд уралдаанд ялуулахын тулд бэлтгэл нэтер хамт хийж гисэн энэ хэсэг бүр үнэхээр хайр хүрмээр. Энэ үед Феликс бүр нөгөө бүсгүүд амар дууралцаа байг цоо ширтээстэй. Тэгснээ Феликс дурлсан бүсгүүдээ чи ол дэлбэлэгч охин тэнгэр юм а гэж хэлтэл нурсан балгас шиг сэтгэлийн шархыг нь хөндөд уурлаад Феликсийг онгоцноосоо хөөгд болгочихно. Нөгөө хөөрхийн их чи яг сайртан гэхүүдээ тэр нь чи ол дэлбэлэгч охин тэнгэр гэдэг үгийг байн хэлдэг байсан бөгөөд тэр хоёрыг яг гой хурмаа их гэж байтал писанууд гарч ирээд хайртай залуу нүхчихсэн юм билээ л дээ. За тэгээ даагнаас унж өгдөггүй даргараасаа болж өгдөг гэдэг шиг одоо яг ихв. Хөөгцөн Феликс гашуун чихэр дээр очиж та манай Ральфыг харсан уу гэхэд бидэнд боломж байсан дээр бид тэрнийг хорих ёстой байсан юм. Гэхдээ би одоо тань дээр бас алтаа гармааргүй байна гэж хэлээд Феликсийг хорчихдаг. Хөөш тогтолсон Ванеллопи түр хүлээгээрээ би юмаа марчихжээ гэж хэлээд Ванеллопиг явах оронд чихрийн хаан Ральф дээр ирээд Ванеллопи бол анивчдаг. Тэр уралдаанд оролцож төрүүлвэл тэр уралдааны жагсаалтанд нэмэгдэж хүүхдүүд түүнийг сонгож уралдах үед Ванеллопи анивчвал хүмүүс системийн алдаа гэж бодоод манай тоглоомыг өөр дунтраах аюултай. Тэгвэл Ванеллопи алдаатай бүтээгдсэн учраас тоглоомоос гарч чадахгүй ганцаараа үрдүүлтэн. Би бол өөрийн тоглоомоо л аврах гэж байна нэтргээд Ральфийн медалийг нөгөө сэтгэлийг нь уйрааж орхино. Хүний гараар могоо барилнаа гэж өстой нэр. Тэгсэн Ванеллопи энэ бүгдийг мдээгүй нэх хөөрхөн зүрхийн хэлбэртэй жигмгэн дээр чи миний баатар гэд биччихсэн Ральф дөгөөд бөөн хайр. Тэгтэл Ральф Ванеллопиг өгчихвэл яана гэж айсан учраас чи уралдаж болохгүй нэтргээд алтан медалаа буцаад авчихсан байгааг нь Ванеллопи мэдэж чи ол урвагч нэтргээд тэр хоёрын хооронд маргаан тэгдэж Ральф жуурандаа Ванеллопиг модон чихрэн дүлгөөд угийн юм бүхнийг сүтгэдэг зангаараа ганцхан байсан уралдааны машиныг нь юу ч үгүй отл ивдчихнэ. Бяцхан охин гуй бойл гэж уйлж орлоод ч нэмэргүй. Бүх итгэл найдвар нь нэг дор үгүй болсон охин чи үнэхээр муу залуу юм а гэж хэлээд гүгээд явчихнаа. Өөрийн тоглоомондоо очтол тэнд бүр хинч байхгүй бүгд нүгэд явчихсан. Үдшилэг дээр Ральфтай муудалцаад байсан гарчин байшингийн түлхүүр шидчихгээд энэ чиний хүссэн зүйл гэж байна шүү. Ральфч би үүнийг хүсээгүй. Би зүгээр л хогон дунд амьдрахаас залхаад л гэж хариулна. Ядаж байхад засвартай гэсэн тэмдэглэгээ бүхээ цаас үлгөөд явчихсан байгааг хараад сэтгэлээр бүр илүү унаад байж байтал тэр бичигний араас Sugar Rush тоглоомын постэр зураг харагдаад бүр ахиулаад сайн артал Ванеллопигийн постэр зураг байж ахын тэр. Даруй Sugar Rush тоглоом руу дахин орж
гашуун бүрийн хич ихэр дээр очиж за чин үннийг хэлэхгүй бол чамайг 7 сараа дуусгачихсан шүү нэ гэж сүрдүүлсээр хагаад бүх үн уучрыг мэдэж авнаа. Энэ үед нөгөө хөр хийгч маань хайгаад байсан Бесаны үрээ олно. Нөгөө ганц ширхэг Бесаа чи үржилд ороод маш их Бесаа олчихсан өндгөө цацчихсан байдаг юм да. Шоронд хоригдсон Феликс тэндээс гарах гэж алхаараа төмрийг нь зогтол анхнаасаа л бүхнийг засаж байхаар програмчлагдсан учраас бүр Батвих болгоод орхичихно. Энэ үед Ральф бирж аврах бөгөөд нөгөө Феликс чи үгсээр л би нэг охин дурлаад түүндээ хаягдаад чи энэ мэдрэмжийг хизээж мэдэхгүй энтер гээл баах юм ярьж өгнө. Харин ч манай Ральф хамгийн сайн мэддэг шүү дээ. Тэгээд Ральф маань би энэ мэдрэмжийг хамгийн сайн мэднэ гэж гунигтайгаар хэлээд тиймээс л би зүгтэж сайн залуу болох гэсэн боловч даанч чадсангүй. Гуй чи энэ машиныг засаад өгөөч гэснээр Феликс охины машиныг засаж Ральф Венелопиг авардаг. Уралдаан эхэлж Венелопи жоохон хоцорсон хэдиж уралдаанд оролцогчдыг төвөггүй төрүүлээд араас нь ирнэ. Уралдааныг үзэж байсан Ральф дээр нөгөө хөөрхөн ичж ирснээ чамаас болоод энэ хот сүрлээ гэж хэлж дуусаагүй байж идэл нөгөө Бесануудаар бараг бороо орхон тэр. Бөө өмнө самуу. Венелопи чихрийн хааныг төрүүлээд ирэхэд тэр чихрийн хаан ч өөрөө Турбо гэх өөр тоглоомын дүр байсан бөгөөд бусдын тоглоомонд орж эвдэс үүдэгдэг хамгийн хорон санаатай нөхөр байсан юм билээ л дээ. Тэгээд манай Венелопигийн системийг устгаж хааны дүр туурсан ба бусад уралдаанд оролцдог охидын ой санамжийг бас төвччихсэн болж таардаг. Энэ үед өөрийн анивчдаг байдлаа ашиглаж Турбогоос зүгтэж чадсан Венелопиг барианд орохын даваан дээр Бесанууд гарч ирэн осол гарнаа. Чихрэн тоглоомын бүх иргэд тоглоомоос гарч чадах хэдиж Венелопи л ганцаараа гарч чадахгүй үлдэнэ. Би зүгээр дээр Ральф надгүйгээр яв. Бууж өгөх дургүй Ральф түүнийг аврахын тулд цамхаг руу гүйж Ментос чихрийг колороо унгаж дэлбэрэлт үүсгэн бүх Бесануудыг устгахаар гүн. Энэ үед Турбож гарч ирэн тэд ноцолдож зодолцоор эцэст нь Ральф өөрийгөө золиослон Ментос чихэрлээ үсэрж Венелопи өөрийн уралдааны чадвараа ашиглан түүнийг аварч хорон санаад Турбож муу адил өвхөж байгаа юм да хөрхий. За ингээд Венелопи маань барианд ороход өөрчлөгдөж гүнж болон хувирдаг. Ер нь бол Турбо гарч ирэхээс өмнө Венелопи шүүгэр аашийн гүнж байсан бөгөөд Турбо түүний системийг салгаж бусад иргэдийн ой санамжийг цоожсон гэсэн үг юм. Тиймээс л Венелопиг барианд оруулахгүй тул энэ бүгдийг хийсэн гэсэн үг. За ингээд Ральф маань тоглоомондоо эргэн очисноор тоглоом нустгалд орохоос аврагдаж бүгд түүнд сайн ханддаг болж дурлалт хоёр маань хурмаа эцгэж бүгд өөрсдийн ертөнцид аз жаргалтай байгаагаар кино маань төгсдөг. Энэ анимашнаас ойлгож авах хамгийн чухал зүйл нь нөхөрлөл бүхнээс илүү үнцэнтэй. Мөн чи заавал бүх зүйл сайн байх гэж хичээх хэрэггүй. Чамайг муу байсан ч байгаагаар чинь хүлээж авах хэнийг нь заавал авах болно. Бусдын муу гэж дүгнэх бодолд хизээч буу автаж өөрийгөө буруутгаарай. Мянган хүн чиний эсрэг байсан ч ердөө ганцхан л хүн чиний талд зогсох энэ л хангалттай гэдгийг ойлгуулсан анимашн байсан юм. За ингээд дараагийн дугаараар бол затлаа. Түр баяртай залуусаа.